Hello guys. Төгсөөгүй ажилтай, туршлагатай, онл практикийн хослон мэдлэгтэй оюутан байх ямар байдаг гэж бодно. Би одоо 4-р курсын оюутан. Төгсөх жилдээ Голомт банкны ажлын байранд суурилсан хөтөлбөрт хамрагдаад одоо 3 дахь сартаа явж байна. Энэхүү хөтөлбөр нь 4-р курстээ суралцж буй бүхий л оюутнуудад нээлттэй бөгөөд хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаа нийт 6 сарын хугацаанд хичээлээс бүрэн чөлөөлдөг. Тэгээ чөлөөлөгдлөө гээд хичээл маань хаягдана гэсэн үг биш. Хөтөлбөрт хамрагдсныхаа оронд нийтдээ 20 хүртэлх кредитийг дүүцүүлж болдог болохоор энэ нь бас нэг давуу тал болж байгаа юм. Мөн дээрээс нь 6 сарын хугацаанд Голомт банкны үндсэн ажилтнаар ажиллаж, бусад ажилтнууд шиг урамшуулал, ээлжийн амралт, банкнаас зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдэд оролцож, бүр цаашлаад цалин аваад, нийгмийн даатгалын шимтгэл хүртэл төлөвлөд явдаг. Одоо үед ихэнх газар л бидний ажлын туршлагыг хардаг болсон шүү дээ. Дөнгөж сургуулаа төгссөн оюутнууд биднэрт энэ маш том асуудал болдог л доо. Яг энэ л асуудлыг энэ хөтөлбөр шийдэж байгаа юм. Эерэг ур амьсгалтай залуу хамгаалалттай газар мэрэгжлийн чиг баримжаагаа авч хувь хүний хөгжүүлэлт давхар анхаарах боломжийг Голомт банк бидэнд олгож байна.